Сайн байцгааны эрхэм хүндэт сонсогчдоо Тэрүүн Сэтгэл албаны Трафик подкастын 2 дугаар дугаарыг жижигнээр Тэрүүн Сэтгэл албаны төлөв зохион байгуулалтын хүний нөөц хариуцсан мэргэжлийн цагдаагийн таслагч Бадрахад оролцож байна. Сайн мэнд танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа, энэ өдрийн мэнд хүргэе. За олон нийтийн цагдаагийн сонгон шалгуулалт цагдаагийн байгууллагын хэмжээнд явагдаж байгаа. Олон нийтийн цагдааг хэрхэн сонгон шалгуулж авдаг вэ? Шалгуур үзүүлэлт нь юу байдаг вэ? За олон нийтийн цагдаа гэдэг нь болохоор цагдаагийн байгууллагт дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий иргэдийг хэлж байгаа. За олон нийтийн цагдаагийг сонгон шалгуулалт нь ямар иргэн орох ёстой вэ гэхээр цагдаагийн ерхий даргын баталсан олон нийтийн цагдаагийн дүрм гэж байгаа. За дүрмийн 3 заас нь олон нийтийн цагдаа тавигдах шаардлага гэж байгаа. За олон нийтийн цагдаагаар дор дуудсан шаардлагыг хангасан хүнийг одоо томилно гэж байна. Нэгдүгээрт нь болохоор 3-1-д нь юуг дурдсан бэ гэхээр 20 нас хүрсэн Монгол улсын иргэн яар шитгэл эдэлж байгаагүй хүнийг сонгон шалгуулж томилно гэж байгаа. За боловсрол зэрэгдээ нь ямар шаардлага тавьдаг вэ? 3-1-1 дээр нь бүрэн дунд ба түүнээс дэш боловсролтой сэтгэц болон эрүүл мэндийн үзлэг болон бие бэлдвэрийн сонгон шалгуулалт тэнцсэн байх гэж байгаа. За мэдээж энэ хууль биелүүлэх юм цагдаагийн байгууллагын үйлчлэн дэмжлэг үзүүлэх ёстой учраас ямар нэгэн сэтгцийн өөрчлөлт болон бие бэлдвэрийн одоо савггүй байх ёстой гэж нийтлэг шаардлага байдаг. За тэр дагуу энэ шаардлага тавьж байгаа. За мөн эрх зүйч мэргэжилтэй болон цэргийн алба хасмал энэ давуу байдал болгоно. Сонгон шалгуулалт нь ороод тэнцсэн иргэд маань олон нийтийн цагдаагийн сургалтанд хамрагдана. Олон нийтийн цагдаагийн сургалтыг цагдаагийн ерхий газрын цагдааtud цэргийн сургалтын нэгдсэн төвдөр хамтран зохион байгуулдаг бөгөөд за энэ сургалтанд олон нийтийн цагдаагийн мэддэг цохих шаардлагатай хуулийн мэдлэг, мөн буй биелдэр болон цэрэгжил байдлын жагсаалт байдлыг мөн харилцааны талын мэдлэг дадлагыг олгоод үүний давуу шалгалт авах тэнцэн иргэдэд олон нийтийн цагдаагийн гэрчлэгээ олгодог байгаа. За энэ гэрчлэгийг хүлээн авсан иргэд маань олон нийтийн цагдаагаар нэгсэндээ ажиллах эрхэм нэгдэж байгаа гэсэн үг. За олон нийтийн цагдаа албан үүрэг гүйцэтгэхдээ ер нь ямар их хөдөлдөг юм бэ? За олон нийтийн цагдаа маань хариуцсан нутаг дэвсгэр гэмт хэрэг зөрчил урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл хийх, гэмт хэрэг зөрчлийн газар уул мөрийг хамгаалах, за мөн шаардлагатай хүний бичгээр дэш шалгаж орчин суугын газрын хаягийг одоо тогтоох. За мөн хэв журам сахиулах талаар иргэн хуулийн этгээд шаардлага тавих. Гэмт хэрэг зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, хууль заасан бол зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл хүртэл оногдуулж байгаа. Мөн хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, нийтийн хэв журам хамгаалах, хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдэд одоо зохион байгуулж байгаа ажилд нь мөн оролцох эрхтэй байгаа. За хууль заасан үндэслэл журмын давуу биеийн хүч цагдаагийн албаны тухай хуулийн 51-1, 51-1-3, 51-1-4, 51-1-5 заасан нэг бүрийн тусгай хэрэглэх эрхтэй. За мөн хариуцсан нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллага гэмт хэрэг үйлдэж болзошгүй газар этгээдийн талаар судалгаа хийж цагдаагийн байгууллагад мэдээлэлээр юм хангах үүрэгтэй бас. За захиргааны хяналтанд байгаа этгээдтэй ажиллах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах. За байгаль орчныг хамгаалах, зурчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэрэгжүүлж буй хөтөлбөр арга хэмжээнд оролцох. За хууль тогтоомжид заасан бусдад эрх эдлэх юм байгаа. За тэгвэл эрх нь бол нэлээд бараг цагдаагаас тутгааргүй үүрэгтэй юм байна шүү дээ. Тэгээ ер нь бол яг дандаа эрх дээрээ яг цагдаагийн байгууллага дэмжлэг үзүүлэх юм чиглэлээ. Одоо нэгсэндээ цагдаагийн энэ байгууллага үйл ажиллагаанд иргэдийн энэ оролцоог л ер нь тусгаж өгч байгаа. Энэ олон нийтийн цагдаа гэдэг нь нэгсэндээ энэ иргэдийн оролцоо юм баггүй. Тэгээ ер нь бол давуу байдал нь бол хэрэв цагдаагийн байгууллагад 2-оос дээш жил үр дүнтэй ажилласан бол цагдаагийн байгууллагад хэлсэн орох юм боломжтой юм байна тийм ээ. Мөн энэ цагдаагийн ерхий даргын баталсан энэ журам дээр олон нийтийн 6 дээр нь олон нийтийн цагдаагийн үүрэг мөн эрүү биелэх тоолоотой баталгаа болон мөн олон нийтийн цагдаагийн эрх гэж байгаа. За олон нийтийн цагдаагийн эрхтэр одоо юу заасан байдаг вэ гэхээр олон нийтийн цагдаа хуулиар хүлээсэн үүргийг гүйцэтгэхэд төрийн болон төрийн бус байгууллага иргэн аж ахуйн нэгжийн тусалцаа үзүүлэх мөн хамтран ажиллах. За цагдаагийн байгууллагад ажиллах иргэн тавигдах тусгай шаардлага шалгуур үзүүлэлтийг хангасан буюу 2-оос дээш жил үр дүнтэй ажилласан олон нийтийн цагдаагийн алба багчаар томилогдсон ажиллах нь мөн давуу талтай болдог. Яг гэвэл нэг цагдаагийн байгууллагад ажиллаад энэ цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам мөн хэрэгжүүлж энэ хууль тогтоомжийг нэгд судлаад үзээд хэрэгжээд ажилласан олон нийтийн цагдаа маань ингээд цагдаагаар мөн цаашдаа ажиллахаар болвол энэ бас мөн давуу тал болж өгч байгаа олон нийтийн цагдаагаар ажилласан маань. За тэгвэл олон нийтийн цагдаа юу албан үүрэг гүйцэтгэх үедээ ямар үүрэг чиглүүлж ажилладаг вэ? Энэ талаар таны сонсогчдод мэдээлэл өгөх. Олон нийтийн цагдаагийн дүрмийн
4-2-т олон нийтийн цагтын хүлээх үүрэг гэж байгаа. Хүлээх үүрэгт маань юу заасан бэ гэхээр гэмт хэрэг зөрчил зөрчил зэрэглэх тухай хуулийн 31-1-3 зааснаар цагдаагийн албаны тухай хуулийн 63-10 заасны дагуу мөн архитектурын согтуурш нийтийн журам зөрчил гаргаж байгаа этгээд ивлийг дасан зогсоох, сутур хундаа хэтрүүлэн хэрэглэсэн мөн ухаангүй хүнийг эмнэлгийн байгууллага яаралтай төрийн тусламж одоо эмчдэг хүлээлгэн өгөх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн журам хамгаалтаар хувь сахиулах байгууллага болон бусад аж ахуйн нэгж төрийн бус байгууллага зохион байгуулж буй ажил мөн идэвхтэй оролцох гэх төрийн мөн дурдсан байгаа. За энэ гэх мэт одоо энэ хүлээх үүргүүд байгаа. За мөн онцгой нөхцөл байдал үүссэн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас зарласан төргийн суулралт болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалд нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилнаас үүрэг чиглэл авч тэдний удирдлын доор үүрэг гүйцэтгэн ажиллах байна. За олон нийтийн цагдаа гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх мөн нийтийн журам хамгаалах болон бусад үйл ажиллагаа явуулах явцдаа олж одоо мэдсэн төрийн болон хувь хүний мэдээллийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй. За олон нийтийн цагдаа нь бас цагдаагийн байгууллагын цагдаагийн албаны нэр хүндийг унгах, гутаахгүй байх, мөн өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа охирлыг өөрөө хариуцах юм. Олон нийтийн цагдаагаар ажиллаж байгаа нэг давуу эрх гэж байгаа. Давуу эрх дээр нэг анхаарах зүйл маань юу вэ нөхөр? Цагдаагийн албаны тухай хууль заасан, мөн энэ төрийн албаны тухай хууль заасан байгаа. Цагдаагийн алба хаагч тавигдах тусгай болцох шаардлага гэж байгаа. Яг энэ шаардлагыг хангасан олон нийтийн цагдаа маань цагдаагийн алба хаагчаар одоо цагдаагийн ажилтнаа томилох юм эрхтэй. Тэрнээс биш одоо 40 настай хүн ч гэдэг юм уу би одоо ингээд олон нийтийн цагдаагаар ажиллах гэвэл эрхнээ хэлээд гэхдээ одоо би 2 жил ажилласан одоо ингээд цагдаа болъё гэх юм бол энэ төрийн албаны тухай хууль болон цагдаагийн албаны тухай хууль заасан болцох шаардлагыг хангаж яах нүдийг нэгдүгээр хамгийн түрүүнд үүсгэх ёстой. За энэ болцох шаардлагыг хангасан байх юм бол одоо энэ олон нийтийн цагдаа маань цагдаагийн алба хаагчаар томилогдох юм боломжтой мөн бас энэ давуу эрх эдэлнэ гэдгийг бас иргэд бас сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр олон нийтийн цагдаа маань бас цагдаагийн алба хаагчтай адилхан хэмжээний бараг эрх эдэлж адилхан хувц хэрэглэх форм үүсдэг байна. За тэгвэл одоо би олон нийтийн цагдаа болъё гэж бодвол хаана хандах вэ? Хэрвээ болцох шаардлага хангаж байвал. За олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэд маань хүсэлтэд хариуцсан өөрийн одоо нутаг дэвсгэр байрлах цагдаагийн байгууллагатай бас мөн хандах хэрэгтэй байгаа. Одоо манай тээврийн цагдаагийн алба маань бас энэ олон нийтийн цагдааг авч байгаа. За тээврийн цагдаагийн алба бол бас нэг онцлогтой. Манай алба маань болохоор яг замын хөдөлгөөнд зохицуулах эмчиг үүрэг бүх юм нийтийн гэмт хэрэгтэй тэмцэх нийтийн журам хамгаалах энэ замын хөдөлгөөний аюулгүй байдлын энэ үйл ажиллагаанд яг ажилладаг байгаа. За тэгэхээр олон нийтийн цагдаа маань яг энэ зам дээр гарч үүрэг гүйцэтгэх нь нэгдүгээр хамгийн түрүүлж наазах юм. За мөн тэгээд нэгдүгээр замын хөдөлгөөний дүрм мэдж явах хэвээр. За захиргааны зөрчлийн тухай хуулийн наазахын асуудал мэдж явах хэвээр. За эрэгтэй мөн зөв болсон харьцах хэвээр. Ингээд ер нь яг л энэ цагдаад тавигдах ерөнхий шаардлага манд байгаа. Олон нийтийн цагдаагаар ажиллахдаа бол ерөнхийдөө 20 нас хүрсэн Монголоос ирэн гэж байгаа учраас насны бол хязгаар заахгүй байгаа. Иргэд маань өөрийн хүсэл сонирхлын дагуу энэ олон нийтийн цагдаагаар томилогдох боломжтой. За тэгэхээр иргэд маань өөр энэ бол нээлттэй байгаа. Бүхэн иргэд нээлттэй хүн иргэд бүгд өөрийнхөө хүсэлтэд гаргаад бид судлаад боломжтой бол сонгон шалгуулалтанд оруулаад ингээд олон нийтийн цагдаагийн сургалтанд хамрагдсны дараа олон нийтийн цагдаагаар ингээд томилогдох ажиллах байгаа. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр манай тээврийн сэтгэл сэрхлээ явуулдаг трафик подкастын 2 дугаар дугаарыг шүчнээр төлөв зохион байгуулалт хэлсэн хүний нөөц хариуцсан мэргэжилтийн цагдаагийн цэцэл Бадрагад олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа эрх үүргийн талаарх мэдээлэл өглөө. Танд баярлалаа. За баярлалаа.